За сайн байцгаана уу Бацар байна. За одоо болохоор бүгдээрээ React-ийн стратеги ба debugging гэсэн онол судалж байгаа. За тэр дотроо хоёр дахь лекц байгаа. Энийн өмнө нь болохоор props drilling гэдэг ойлголтыг авч үзсэн. Одоо болохоор төлөвийн удирдлагын сангууд гэж юу болох, сан гэж юу болох, ямар үед ашиглах талаар бүгдээ хамтдаа судалцгаая. За таны app өргөжхийн хэрэгээр өгөглийн урсгалыг зохион байгуулах, бүрэлдэхүүн болоод бүрэлдэхүүн хооронд өгөглийн урсгалыг зохицуулах нь улам төвөгтэй болж ирдэг. За React-ээр use state hook нь хангалттай байдаг гэсэн хэдий ч шинээр онцлог нэмэх юм бол асуудлууд гардаг гэж байна. За шаардлагагүй пропсыг хэрэглэхгүй өдөр дундах бүрэлдэхүүнд дамжуулдаг. Өмнө ярьсан тэр prop drilling гэдэг зүйл sync across different parts of your app гэнэ. За тэгэхээр app-ын тань өөр хэсгүүд хооронд өгөгдлийг байдлаар хадгалах шаардлагатай болдог. Мөн шинжилтүүдийг удирдах нь төвөгтэй болдог гэж. Төвөгтэй шинжилтүүдийг удирдах хэцүү болдог. Энэ нь болохоор олон бүрэлдэхүүн рүү нэгэн зэрэг нөлөөлөхөд бол хүндрэлтэй болдог гэж. За эдгээр болон бусад сорилтууд нь гарч ирдэг. За суурь кодыг удирдахад мөн засвар үйлчилгээ хийхэд хэцүү болдог. Debug хийх, тест хийхэд хэцүү болдог гэж. За энэ үед болохоор state management library гэсэн ойлголт гарч ирдэг гэж байна. За тэдгээр нь болохоор төвлөрүүлсэн газар гэдэг зүйлийг би ойлголтыг багтаасан байдаг. За энэ нь бүрэлдэхүүнүүдийн авч болох, шинжилж болох өгөгдлүүд тэнд цугларч тэнд байдаг гэж. За ингээд зарим нэг state management сонголтыг авч үзье гэж байна. За context API гэнэ. За context API нь төлөв удирдагч гэж юм. Тэгээ React дотор өөрт нь ингээд байдаг. Built-in зүйл гэсэн үг гэж. За энэ болохоор төлөвийг бүрэлдэхүүн хооронд ямар нэгэн 3 дахь талын сангуугаар хуваалцах боломжийг өгдөг. За энэ нь болохоор use state hook-ийг шинжлэх маш сайн зохион байгуулагдсан шинжилэл юм гэж use state-ийн. Тэгэхээр за тогл хийх болон хэрэглэгч баталгаажуулах төлөв зэрэгт бол маш үр дүнтэй гэж байна. Хэдийгээр context API одоо давтамжтайгаар сайн шинжилдэггүй ч гэсэн хэрэггүй одоо дахин ачааллах, дахин дэлгэц зурагдахыг зургалдгүй. Илүү одоо төвөгтэй state-үүд нь e-commerce мөн social media платформ илүү тохиромжтой байдаг л гэж. Платформ зэрэг програмууд төлөвийн нарийн төвөгтэй хэрэгцээнд тохиромжгүй болгодог гэж. За энэ нэг нэмж хасдаг бүрэлдэхүүн байна.
үндсэн одоо контекст API-г харуулж байна гэж. За create context гэж гаргадаг байна. Тэгээ create context гэдэг дээр нэг counter context team provider гэдэг бүрэлдэхүүн байт юм байна. Тэрний утганд нь count set count гэж ингэж дамжуулж тийм байна. Children одоо энэ нэг дамжуулах бүрэлдэхүүн ингээд заагаад өгчих юм байна. Эндээс нэг children орж ирэн тэрийгэ ийшээ дамжуулаад өгчих юм байна. За энэ контекстыг үүсгээд provider нь болохоор count төлөвийг app хооронд шилжүүлж болцож байна гэж. За counter provider нь use state cookie хэрэглэдэг. Тийм байна. Cookie хэрэглэдэг. За мөн setter функцнаас хэрэглэдэг гэж байна. Аль нь тэгээд did бүрэлдэхүүн рүү provider дамжуулж очдог гэж. За хэрвээ та бүхэл аппа дамжуулахыг хүсэж байгаа бол account төлөв нь ямар ч аппликейшнд боломжтой гэж. За app дотор counter app component. Энд нэг app component биччих юм байна. Тэнгүүтээ count set count гэдэг юм байна. За count state-ийг яаж ашиглах жишээ юм байна гэж байна. Тэгэхээр context counter context за эндээс импортлж оруулж ирсэн байна. За use context counter context-ийг ашиглах гэж байна. Тэгэхээр анхны утга маань use context хэрэглэхдээ энийг ашиглана гэж. Энэ маань болохоор counter context гэсэн манай зүйл байгаа шүү дээ. Тэгээд энд ингээд экспортлцсон. Тэгэнгүүт style text line margin button on click дээр set count export default counter set count. За set count маань энэ нэг утгын нэг юмстэй. Тэгээд за set counter за өгдөө өөрчлөлтөд уншия. За таны харсанчлан count setter функц set count айдэр нь ахтагч утсан бол use context-аар ахтагчтай гэсэн байна гэж энийг яриад шүү дээ. Одоогийн count төлөв нь болохоор дэлгэцэнд харагдсны дараа set count нь count төлөвийг өсгөж бууруулах болно гэж хэрэглэгчдэр товчлуур дээр дарах үед харгалзуулаад өөрчлөнө. За өөр алдартай state management library Redux гэдэг гэж байна. За энэ нь бол хамгийн алдартай state management library гэж байна. Тэгээд React-тай хэрэглэж болдог. За илүү том аппликейшнуудад хэрэглэдэг e-commerce, social media платформ, тэгээ форум, хилцүүлэг өрнүүлдэг
гэх мэтлэн ингээд төлөвүүд нь маш хурдан солигддог тэр зүйлсүүдээр Redux хэрэглэдэг байна. За Redux-ын төлөвийн менежментийг Central Store гэнэ төв агуулгах гэсэн ойлголтыг багтаасан байдаг бөгөөд state-ийн одоо шинжилгээг тэрүүгээр л удирддаг гэнэ. Энэ нь болохоор ингээд таамаглаж болох хуудас загвар гэж байна. Ямар загвар вэ гэхээр үйлдэл actions reducer middleware гэсэн зүйлсүүдийг багтаасан тийм загвар гэдэг гэж. За actions and payloads of information гэж юм. Мэдээллийн энэ одоо payload гэдэг чинь ачаалал гэсэн үг тийм. Мэдээллийн ачаалал юм аа л гэж. Энэ ямар ачааллаар application-аас өгөл илгээх React Redux Store өгөл илгээх за банга хэрэглэгчийн тэр нэг үйлдэлийг барьж авдаг гинэ. За reducers нь болохоор функц юм аа гэж. За энэ функц нь төлөвийг тэдгээр үйлдэл зориулан ямар хариу үйлдэл хийх вэ гэдгийг нь тодорхойлж өгдөг функцүүд юм аа. Эдгээр нь төлөвийг одоо шинжлэгдсэн энэ даруй ингээд шинжлэгдсэн шинжилж юу гэдгийг нь мэдэх ганц арга байдаг гэж. Төлөв өөрчлөгдөөгүй байдлаар шинжлэхдгийг баталгаажуулдаг. За middleware гэж байна. За middleware буюу өөрөөр хэлбэл reducer болон action dispatching үйлдлийн хооронд гүр болж ажилладаг. За энэ Redux одоо функционал байдлыг өргөдөх боломж өгдөг. Жишээлбэл лог хийх одоо async үйлдэлүүд нэ. Тэгээд үндсэн урсгалыг одоо өөрчлөхгүйгээр нэг middleware чид энийг дамжуулаад өгөхөд тэр үндсэн урсгал нөлөөлөхгүйгээр өөрчлөлт оруулдаг гэж. За хамгийн нийтлэг compliant гэнэ хомдол гэнэ Redux энэ тухайд гардаг хамгийн нийтлэг хомдол нь boilerplate код нь бол заавал байж хэрэгтэй. Плюс марктай гэж. За хариу үйлдэлт Redux-ийн баг болохоор Redux toolkit-ийг танилцуулсан гэж байна. RTK query гэдгийг танилцуулсан. За энэ нь бол одоо суйрлуулах үйл явцыг баг зэрэг бол хөнгөвчлсөн гэж. За та ерөнхийдөө actions болон reducer-ыг аль алингийн тодорхойлно. Нэг файл дотор тодорхойлно. Тэгж тодорхойлохдоо create slice функцийг ашиглана гэж. За файлын үндсэн нэр нь бол slice гэсэн үгээр төгссөн байдаг. Жишээлбэл product slice, user slice, counter slice гэх мэт байдаг. За энэ counter slice-ийн суурийг харуулсан файл байна. За create slice name counter initial state count-ыг reducer нь болохоор зөв энд одоо ингээ функц энд бичсэн шүү дээ. Ингээд биччихвэл амар ахгүй юу? Одоо эн чинь өмнөх лекцүүдээр болохоор ингээд яг энэ дээр нь ингээл одоо энэ чинь бууруулад нэмийг бууруулад байгаас тэгэхээр ер нь заваа л та. Counter slicing actions-аар болох хэсэгч болгож гаргах юм байна. Тэгэхээр дараа нь counter slice actions-ийн incremental гэж барьж авч болохоор харагдаж байна. Export default counter slice reducer гэнэ. Counter slice reducer-ээр
нөгөө хоёрыг нь actionаар action буюу энэ нөгөө төлөвийг өөрчилдөг гэсэн. Тэгэхээр count initial state-тэй л одоо энд тавьчихад байгаа шүү дээ. Энийг өөрчилдөг нь хоёр юм reducer байна гэсэн үг. Тэд нь одоо төлөв тодорхойлогч хүндэс байгаа юм шүү дээ. Тэгээд тэрний increment гэвэл нэмээд өгч нь асгал асаад өгч нь. За яг эндээс за бүх аппата provider гэсэн provider орох шаардлагатай болно гэж багцлж баглах шаардлагатай. За use selector энэ төсөлмжтойгоор slices use selector slices төлөвийн хэсгийг сонгож өгөөд тэгээд use dispatch арда төлөвийн идэвхийг үүсгэж өгнө гэж юм. Use dispatch. За өөр нэг сонголт нь бол застандыг бас бодж үзэх хэрэгтэй гэж юм. За застанд нь болохоор маш хөнгөн жингийн одоо төлөв удирдах сан юм аа гэж. Энэ нь бол энгийн API-аар боломжтой байдаг гэж. За hook дээр суурилдаг. Тэгээд баг boilerplate бичүүлдэг Redux-тай харьцуулах юм бол илүү амархан хурдан тохиргоо хийх боломжтой байдаг гэж. За застанд нь жижигээс дунд хэмжээний аппликейшнүүдэд тохиромжтой IDL гэж. За stand ZooStand is ideal for small to medium scale applications. За ZooStand нь жижиг болон дунд хэмжээний хэрэглээнд тохиромжтой. За use store hook-ийг ашиглаж ажилдаг тэгснээрээ хуудас болон бүрэлдэхүүнд их төлөв рүү шууд хандаж ажилдаг гэж. За ямар нэгэн actions reducers тэгээд provider байхгүйгээр хандаад өөрчилж болдог байх нэ. За use counter store байна. Өөр counter функционал байдлыг арай өөрөөр хэрэгжүүлжээ гэж юм. За тэгэнгүүт одоо манай ZooStand-ыг хэрэгэлсэн байна. За ZooStand нь standard create гэдэг функц байдаг байх нь. За тэр функц нь за энэ хараа state-тэй тавьж өгсөн байна. За энэ set гэдэг тожих шаардлагатай юм байна. За set дээр энд callback функц яваад тэгээд үйлдэл хийдэг байх нэ. Үйлдэл хийдэг байх нэ. Тэгэл гарчдаг. Энэ нь бол Redux ашигласнаас л маш бага бичиглэлтэй. Тэгээ яг энэ хэсгийг нэг staff гэж ярьж байна. Тэгээ энэ надад staff маань болохоор их болж ийн гэж ярьж байгаа. За багаас бага болон дунд зэргийн юмд бол ингэ тохиромжтой байдаг гэж байна. Энэ болохоор одоо онлайн шоп тэгээд форм аппликейшнд их тохиромжтой гэж ярьж байна. За тэгээд хэрхэн анхдагч утгыг өнөөж төлөвийг навт хэрэглэх вэ гэхээр за зүгээр юу импортлж байгаа юм байна. Зүгээр импортлж байгаа юм байна. Тэгээд counter дотроо за use counter store гэж байна. Use counter store. За энэ ч гэсэн бас нэг store буюу нэг агуулга байна тий. Count increment гэдэг. За тэнгүүд юу ятаажсан экспортлохдоо ч гэсэн одоо Redux шиг тус тусд нь ингэж бичдэг юм байна. Шууд ингэж бичиж тийм байна. За тэнгүүд яг яаж ашигласан гэхээр
Wow, шууд increment гэдээ ашигласан байна. Increment гэдээ ашигласан байна. Callback функц орлож аваад. За энэ бол маш амархан хялбар хурдан юм байна гэхээр ингэж бичих юм бол за even though the front-end ecosystem is constantly evolving and new state management libraries regularly emerge, the ones we have discussed are widely used in the industry гэнэ. За хэдийгээр урт талын экосистем байнга хувьсан өөрчлөж төлөвийн удирдлагын шинэ сангууд байнга гарч ирдэг ч бидний ярилцсан сангууд энэ салбарт өргөн хэрэглэгдэв гэж. Тэгэхээр яг нэг зүйлээ л юм бариад авчвал зүгээр гэж харагдаж байна. Тэгэхээр хүмүүс бол олчлон Redux ашигладаг юм байна л гэж харагдаж байна. За асуултанд бүгдээр хариулцгаая. За төлөв удирдах санг ашиглах шалтгаан нь юу вэ гэж байна. Any state logic in your application. За энэ бол бүр гуй. За дахин яахгүйгээр бэлдсэн ачааллахгүй гарна гэж байна. Standard predictive data. Eliminate the need for props. За энэ л харагдаж байна да. Ми доктортой өрсөлдөөн таамаглах боломжтой мэдээллийн урсгалыг бий болгох гэж. За аль нь юу вэ? Stand access. Access бол зүгээр л юу байгаа? Нөгдөл татах тийм л сан байгаа. Access. За хамгийн их редактор гомдол гардаг бидэнд ирдэг зүйл юу вэ гэж. За энэ бол бодлоо. Ийм яриагүй. За гүйцэтгэлийн асуудал. За there was lack documentation understanding. За энэ л яг үнэ харагдаж байна. Тэгээ бүгдээ хийгээд шалгаад үзье. За хамгийн сүүлийнх бор байна. За тэгсэн чинь think about improvements that were made to reduce setup complexity. За би тэгсэн чи яг мөн чанартай ямар хариулсан байгаа юм гэж үгээр энэ нь гүйцэтгэлийн асуудалтай байсан бөгөөд үүнийг дунд программыг оновчтой болгох замаар шийдсэн. Middleware гэдэг дээр би хариулсан юм шүү дээ, тий. Middleware-ээр шийдсэн хариулсан юм байна. Тэгээ энэ бол биш. Энэ биш. Тэгэхээр энэ л болж таараад байна. Энэ болж таараад байна. За энэ нь Redux toolkit гэдэг нь ганц машлын төвхтэй код шаардсан. Тийш тий. Ялцсан мөртлөө бас буруу хариулчлаа. Маш төвхтөөс учраас Redux toolkit RTK query гэдэг зүйл гаргасан. Тэгэхээр тэр дахиад нэг ингэ шинэ юм ашиглаад дахиад тэрний документыг өгч тэгээд тэрийг бүгднийг өөрийнхөө байгаа тэр маш том кодтой хэрэгжүүлнэ гэдэг нь өөрөө бас төвхтэй. За бүгд ингээ хоёр дахь лекцээ дуусгалаа. За гурав дахь лекц болохоор за React компонентээр React Div tool ашиглаж яаж debug хийх вэ гэсэн сэдв байна. За энэ сэдвээр уулзах хүртлээр түр баярлалаа.